Залуу үедээ сувилагчийн ажил хийж байсан нэгэн эмэгтэй бичлэг биднэрт байдаг. Тэр нэгэн удаа өвчтнүүдийн хэрглэж байсан халаадуудыг ихвэж тавьж байхдаа карманд нь байсан 120 рублийг авсан байгаа. Тэгтэл нэгэн нас тогтсон эмэгтэй өвчтөн ирээд түүнд би халаадныхаа карманд мөнгө үлдээсэн байна. Тэр мөнгийг олсон бол надад өгөөч гэж уйлан гуйсан. Гэтэл тэр хүн өгөөгүй байна. Тэр өвчтөн маш хүнд өвчтэй хүн байсан. Он жилүүд өнгөрсний дараагаар тэр хавдраар өвчлсөн. Днепр Петровскийн үйлчлэл дээр байж ах үедээ тэр эмэгтэй тайзан дээр гараад эдгэрж гайхамшгуудыг авч байгаа хүмүүсийг хараад "Бурхан минь ээ, ариун сүнсээ, та яагаад надад хүрдэггүй юм бэ? Надад эдгэрэл хэрэгтэй байна." Гэхэд түүнд ариун сүнс өөрийнх нь энэ хийсэн үйл явдлыг сануулж энэ чивтэрийн дунд байгаамаа гэсэн байна. Тэгэхэд "Бурхан минь ээ, та миний энэ үйлдэлийг уучлаач." Тэгээд тэр 120 гривнийг аваад "Бурхан минь ээ, энэ хүнийг би үнэхээр одоо олж чадахгүй. Цаг хугацаа он жилүүд өнгөрсөн, тэр хүн одоо байхгүй. Тийм болохоор би энийг хэрэгцээтэй нэгнийг олж өгье. Миний боломж л энэ байна. Бурхан минь ээ, намайг уучлаач" гэд хэрэгцээтэй нэг хүнийг олж өгсөн байгаа. Маргааш нь л ариун сүнс түүнд хурж түүнийг хавдраас бүрэн эдгээсэн байгаа. Өөрийн хийсэн үйлдэлээсээ болж муу нэгний үүд хаалгыг нээж өгдөг гэдгээ олон хүмүүс мэддэггүй байгаа. Энэ бол таны тараасан чулуу. Хураалтын улирал ирдэг юм аа. Над руу харцгаач ээ. Бид нэр бүгдээрээ л хүмүүс өөр өөрсдийн сул тал алдаануудтай байдаг. Би өндөр настай болсон хойноо эрүүл сарвал аз жаргалтай миний хийсэн шидсэн чулуунуудаас хамаарч миний үр хүүхдүүд өрөөгдсөн аз жаргалтай амьдралаар амьдэрсэн байхыг харахыг хүсэж байна. Би сая хүмүүсийг бурхан дээр ирүүлж үнэхээр 70-80 наснда би эзний үгийг эрч хүчтэйгээр тунхаглаж байхаагаа харахыг хүсэж байна. Ингэхийн тулд би маш олон зөв зүйлсийг хийх ёстойгоо мэдэж байна. Бид амьдралдаа маш уул суурьтай, хүндэтгэлтэй, золиостой, дуулууртай байдал, үнэнч байдлын сайн иршилтэй чулуунуудыг тараах хэрэгтэй. Цаг нь ирэхэд сайн ургацыг хураах болно гэсэн Бурханаар хэлүүлэх үйлчлэлийг би хийх ёстой гэдгээ мэдсэн. Өндөр настангуудад зориулсан хүнсний бэлгийн үйлчлэлийг би хамгийн сайнаар нь хийгэрэй гэж загтаг. Маш чанартай сайнаас нь хийгэрэй гэдэг. Хамгийн сүүлд энд 2000 эмээ цугласан. Тэд нэр бэлгээ даахгүй байна гэж өгүүлэг тавьсан байсан. Энэ ямар сайн бэ? Тэд нэр бэлгээ даахгүй байгаагаа өгүүлэг тавьж байгаа нь биднэрт ямар сайн бэ? Тийм ээ, бэлэг нэртэй нэг оромцог байснаас үнэхээр тэд нэр дааж чадахгүй тэр сайн чанартай байх нь сайн юм аа. Бид үнэхээр ингэж хийх болно. Манай багийнхан үнэхээр тэр зүйлсүүдийг хийхдээ зүгээр нэг ор нэр төдий биш, харин бүрэнгүүтэд сайнаар хийх болно. Бид нэр мөнгөний байхгүй захирагдахгүйгээр хийх болно. Сайн мэдээний ажил түгээгдэж хүмүүс аврагдахын тулд бид нэр хүмүүс туслах болно. Бид нэр бүгдийг хийх болно. Та нар итгээрэй. Би энэ тайзан дээр гарч ирэхийн өмнө сэтгэл зүрх хөдлөн тайзны ард уйлж байдаг юм аа. Ариун сүнс миний бусад хүмүүсийн төлөөх зүрхний сэтгэл хөдлөлийн нээлттэй байдал дээр хөдөлдгийг мэддэг учраас
Тэгээд би гарч ирээд бүх зүйлийг илэрхийлэн хэлдэг юм аа. Маш олон хүмүүс Бурханд үйлчлдэггүй, баярт мэдээнэ ажилд хайхрамжгүй байдаг. Энэ бол ямар чулуу цацж байгаагаа мэдэхгүй байна гэсэн үг. Ах эгч нараа, дараа нь ургацын үед хураахад тааламжтай байх сайн үрийн чулуунуудыг цацах цаг хугацаа ирсэн гэдгийг би танд хэлмээр байна. Чиний цацсан чулуунууд энэ байна гэсэн аз жаргалтай өрөөгдсөн Бурхан бидэнд энэ бол чиний ургац юм а гэж үнэлэгдсэн байх ийм л чулуунууд. Өнөөдөр та нар энэ цуглаан дээр та нарын тэр олдмол нүглүүд чинь залбирлаар биш, харин таны чин сэтгэлийн гимшлэр таслагддаг юм а гэдгийг мэдэх хэрэгтэй. Та үнэхээр гутамшигт байдалд орж хамгийн дотны хүмүүс болох эхнэр нөхөр хамгийн дотны найз дээр очоод би бол хамгийн новшийн хүн байсан байна гэд чи өвдөг сүгдэн уучлалт гуйх бол чи түүнийг хийх л болно. Би нэр хүндээ алдаж гутамшигт байдалд орно штэ гэх бах. Тийм ээ, тэгнэ. Тэгсэн ч та Бурхны өмнө тэр буруу чулуунуудгүй болох юм аа. Энэ бол танд хэрэгтэй зүйл. Би энэ их хулгайлсан, луурцсан зүйлүүдэд яаж төлөх юм бэ? Би энэ бүхнийг төлөх юм бол юу ч хоцрон штэ гэх бах. Тэгвэл та сонсож бай. Нүцгэн үлдсэн дээр, гадаа үлдсэн дээр. Гэхдээ чи Бурхан минь та намайг хараач. Би тэр чулуунуудыг түүхгүй тулд таны өмнө гимшиж энэ бүхнийг хийж байна гэ. Тэр цагт чи Бурханы агууг харах болно. Бурхан бодитой, Бурхан үнэнч. Номлогч нар гараад партнер байх ёстой, тусламж байх ёстой гэд ярихад олон хүмүүс би лав биш, хийдэг хүмүүс нь л хийдгийм байгаа гэж сууж байгаа бол та чулуугаа шидэж байна гэсэн үг. Өөрт чинь тусламж хэрэгтэй үе ирэхэд өөр л хүн туслана биз гин. Таны өмнө зогсоод би хэлж байна. Надад хэрэгцээ гарах үед хамгийн түрүү надад хариулах хүн бол миний Бурхан байх болно гэдгийг би мэдэж байна. Тэр надад бүх юм байхаар хийн. Яагаад гэвэл өгөөмөр сэтгэл, золиослолт, анхаар халамж, хүндэтгэл би амьдралдаа эдгээрүүдийг суулгаж байна гэдэг. Би гачигдсан нэгэнд хизээч сэтгэлээ хааж байгаагүй. Йовын залбирсан залбирал байдаг. Хэрвээ би өнчөнтэй хуваалцаагүй бол, хэрвээ би сайн зүйлсүүдийг хийгээгүй бол миний гар тохоогоороо тасаргэ. Та өнөөдөр тэгж залбирч чадах уу? Өнөөдөр зарим хүмүүсийн амьдралд эргэлт тавьчирсан байх ёстой. Та нар ойлгохдоо нэгдүгээрт муу үйлдэл үйлдэхэ бол зогсоох хэрэгтэй. Хоёрт нь та нар Бурхны өмнө хийсэн бүх муу зүйлийнхаа төлөө гэмших хэрэгтэй. Гуравт нь та уучлалт гуйх хүмүүсээс уучлалтыг гуйх хэрэгтэй. Тэгээд та нар өөрийнхөө амьдралыг Бурхантай холбох хэрэгтэй. Тэгэх юм бол таны хураах ургац чинь аз жаргал, баяр баясгал, ялал, ерөөл, эрүүл мэнд, урт удаан наслалт. Ах トゥ нараа хэн урт наслахыг хүсэж байна? Хэн эрүүл байхыг хүсэж байна? Аз жаргалтай байхыг хүсэж байгаа хүн байна уу? Ах нараа, би та нарт нэг нууцыг хэлье. Бусдын аз жаргалын төлөө яв. Тойрон байгаа хүмүүсээ аз жаргалтай байлга. Тэднийг Бурхан дээр авчир. Авралын ажилд битгий хайхрамжгүй бай.
таны амьдрал дах аз жаргал хурдтайгаар өсхийг харах болно. Бурхан танд өөрийнхөө гайхамшгийг үйлдэх болно. Амен.